Үндсэн хуулийн цэцэд хандсан нэр бүхий хуульчид за цэцгийг хуулиас дээгүүр за бүр цаашлаад үндсэн хуулиа зөрчиж байна гэж мэдгдлээ. За тухайлбал улсын хурлын гишүүн Наранхууг эргүүлэн татах үндслээр хандсан хуульч Мегомбе мэдээллийг үндсэн хуулийн цэцэн гишүүн Жансан шалгаж хүлээн авахаас татгалцсан юм а. За гэтэл Жансангийн хувьд 1993 оноос хойш цэцэд тасралтгүй ажилласан ч хуулиараа жил гаруй өмнө бүрэн эрхийн хугацаанд дууссан ч түүнийг эргүүлэн татахгүй байгаа нь улс төрийн намууд үндсэн хуулийн цэцэд хөл гараа байлгах хүсэлтэй байгаагийн илэрхийлээ. Энийг хүлээж авч шийдэж байгаа улсууд гишүүн маань ч гэсэн өөрөө, Наранхуугаа ч гэсэн өөрөө бас ийм байдлаас хандаасаа гэсэн ийм л бодолтой байгаа. Тэгэхээр хэрвээ зүгээр үндсэн хуулийн зөрчил гэж үзээд энэ асуудал цэцээр цэг тавигдах юм бол за Монголын улс төрд Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бас нэг жишг тогтоосон ийм л үйл явдал болох юм. Тэгэхээр бид нар бол нэг л зарчим дээр байгаа. Өнөөдрийн нэгдсэн хуульчид энэ асуудлаас өмнө бид нэр саналаа солилцсон, нэгдсэн, өргөдөл гомдлууд бүгдээрээ дараалаад явж байгаа. Тэгэхээр энэний бол эцсийг үзнэ. За улсын хурл одоо энэ Жансан наран чим гэсэн хүмүүсийг одоо эргүүлэн татаж дараагийнхаа хүнийг томилох ёстой байтал томилохгүй ингээд цаг хугацаа хожоод гэх юм уу ингээд байгаад байгаа учраас тэднэрт бол сонирхол байгаа. Тэгэхээр хугацаа нэтэрсэн гишүүд өнөөдөр үндсэн хуулийн цэцээр суугаад үндсэн хуулийн хяналт тавиад хугацаа нэтэрсэн бүрээрхэн дууссан хүн хэрэг маргааныг үүсэхгүйгээ шийдээд суугаад байгаа ийм зүйл байгаа маа. Тэгэхээр цэц өөрөө өнөөдөр улсын хурлаас хүчтэй байгууллага болчихсон учраас ийм ашиг сонирхол бол цаана явдаг юмаа гэдгийг салхин зүйтэй авах гэж бодож байна. За мөн энэ үеэр хуульч Жавхлан улсын хурлын гишүүн Нямдоржийг айлын байранд ашиглалтын зардлаа төлж үнгүй амьдарч байгаа нь Монгол Улсын хурлын тухай хуулийн 37-р зүйлийн 37-гийн 1-ийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах 37-гийн 1-ийн 3 дахь хэсэгт заасан гишүүний нэр хүнд бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах зэрэг заалтуудыг зөрчиж байгаа учраас эргүүлэн татах асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан гэдгээ мэдгдлээ. Одоо энэ түрээсийн байр маань өөрөө үнгүй гэсэн тийм мэдээлэл байгаа юм. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэдэг нь хууль заагаагүй хангамж эдэлж байгаа маа гэсэн тийм мэдээллийг бид нар бол тэгж ойлгож байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг заасан хууль дээдлэх 23 дугаар зүйл 1 дахь хэсэг заасан улсын хурлын гишүүн бол ард түмний элч өгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана. За хууль тогтоох дээд байгууллагын өөрсдөө хуулиа зөрчиж үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ давуу эрх эдэлж байгаа энэ мэт хэргийг үндсэн хуулийн цэц хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа тул хуульчид нэгдэн энэ бүхнийг зөв ойлгоролтод нь оруулахын төлөө ажиллана гэлээ. За мөн энэ үндсэн хуулийн цэцээр маргаан хяналт шийдвэрлэхийн дотоод процесс нууц хэвээрээ байна. Сүүлдээ бүр гаргасан хүртэл мэдээлэл ямар хүн дээр хуваарлагдсан, ямар гишүүн дээр байгааг ч хүртэл нууцлдаг болж хувирсан байна. Тэгэхээр бид бол өнөөдөр яг бэлэн байгаа манай үндсэн хуулиар заагдсан энэ хууль ёсны институцийг ашиглаад Монгол улсын үндсэн хуулийн цэцэд хандах замаар аливаа асуудлыг үндсэн хуультай нийцүүлэх замаар нийгэм тулгараад байгаа энэ асуудлуудыг шийдвүлэе гэж зорж явна. За энэхүү өнгөрсөн оны сүүлч болон энэ оны эхээр нэр бүхий хуульчид үндсэн хуулийн цэцэд хандсан ч гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгахгүй. За бүр цаашлаад урдынхаасаа илүү хаалттай болж байгаад олон нийт хяналт тавих шаардлага үүсэж байгааг хэлсэн юм а.